За сайн бацгаана уу, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө ярих сэдвээр нь юуны тухай ярих вэ гэхээр уламжлалт хангах ухаанд байдаг энэ цэсний туулга эмчилгээний талаар ер нь ярих гэж бодлоо. Цэсний туулга эмчилгээ ер нь ямар үүрэгтэй байдгийг, ямар сайн ач холбогдолтой байдгийг, ер нь цэсний туулгыг ер нь ямар үед хийдгийг, за тэгээд дээрэс нь цэсний туулга хэтэрхий юм бол эсвэл буруудах юм бол бас ямар сөрөг үр дагаварт хүргэдэг вэ гэдэг талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярих гэж бодлоо. Цэсний туулга эмчилгээ ер нь ямар ач холбогдолтой вэ гэхээр голцоо энэ цэсний туулга эмчилгээг уламжлалт хангах ухаанд энэ элэг цэсний халуун өвчлөл үүссэн, дотор халуун үүссэн, ходоодны шархлаа, сөөргөө, тэгээд дээрэс нь энэ цэсний өтгөрөл үүссэн хүмүүст голцоо энэ цэсний туулга эмчилгээг бол хийдэг. За тэгээд цэсний туулга эмчилгээ хийснээр бас элэг цэсний халуун өвчин дарагдана, ходоодны халуун өвчин, шархлаа, тэгээд дээрэс нь сөөргөө дарагдахын хажуугаар хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа маш их сайхан болдог. Ийм эмчилгээ байдаг. За тэгээд дээрэс нь энэ биес гадагшлахгүй байгаа хорт бодис ч гэдэг юм. Одоо энэ хүмүүсийн детокс хөтөлбөрүүд бас өөр дээрээ нэлээдгүй их туршиж детокс хөтөлбөрүүдийг бас нэлээд хийдэг болсон байгаа. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байгаа хүмүүс. Тэгтэл уламжлалт хангах ухаанд бол энэ цэсний туулга эмчилгээ хийгээд биес гадагшлахгүйгаа хоол боловсролтоор биес гадагшлахгүйгаа бүрэн гүйцэд шингэхгүй байгаа хорт нэгдэл. Тэгээд дээрэс нь ходоодны бадган салс, нарийн бүдүүн гэзний одоо энэ өнгөрийг сайхан угаадаг ийм эмчилгээ болдог. За тэгтэл сүүлийн үед үйл энэ цэсний туулга эмчилгээг бас нэлээдгүй их ярьдаг болсон байгаа юм. За цэсний туулга хийлгээд хэвлийн тойргоос 5-аас 10 см одоо хасаарай, эсвэл 5-аас 10 кг одоо тураарай ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар энэ цэсний туулга эмчилгээг бас нэлээдгүй Facebook, интернетээр бас нэлээдгүй сурчилдаг болсон байгаа. Тэгэхээр энэ нь бас энэ зөв юм уу, буруу юм уу гэдэг талаар бас давхар анхааруулж ярих гэж бодлоо. Уламжлалт хангах ухаанд бол энэ цөсийг туулгахдаа бол хэд хэдэн зүйлийг бас анхаарч үздэг. Голцоо энэ улирал их хамаарна. Уламжлалт хангах ухаанд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор намрын улирал цэсний туулга хийдэг, хаврын улиралд нь бөөлжүүлэх гэж эмчилгээ хийдэг. Зуны улиралд болохоор энэ шимжүүлэх буюу хий дарах эмчилгээг. Намар ягаад цэсний туулга хийгээд идэг вэ гэхээр намрын улирал энэ халуун мөн чанартай, дээрээс нь бүх зүйлийн шим нь одоо бүрдсэн их халууны улирал гэж үздэг. Энэ халууны улирал болохоор элэг цэсний халуун ихтэйшээ босч ирж идэг. Энэ үед элэг цэсний халууныг арилгах эмчилгээ энэ цэсний туулгаар одоо дараагүй бол өвлийн улирал, тэгээд хаврын улирал, зуны улирал ч гэдэг юм уу, бүтэн жилийн улиралд ингээд цэсний туулга юм уу зөсөө шингэлэх эмчилгээ хийхгүй бол эннээс үүдэлтэй яванда элэг цэсний халуун өвчтөн. Тэгээд дээрээс нь цэсний өтгөрөл, цэсний чулуу үүсэх юм бас эхлэл тавигдж идэг. Тийм учраас энэ уламжлалт хангах ухаанд энэ өвчнөөс сэргийлэх зорилготой намрын улиралд энэ цэсний туулгыг бас хийдэг. За тэгэхээр энэ цэсний туулга гэж эмчилгээг ер нь дан ганцын тураах эмчилгээ юм уу гэдэг талаар. Ер нь энэ сүүлийн үед энэ цэсний туулгыг бас голцоо энэ тураах эмчилгээ юм шиг хүмүүс бас их ойлгож. Тэгээд дээрээс нь одоо энэ шинэ жил юм уу эсвэл одоо энэ хавар 100 болоод ирэхээс өмнө одоо хэвлийн тойргоос хасаарай, тураарай гэдэг зорилгоор цэсний туулгыг одоо сурчлаад байдаг. Иймэрхүү байдал бас нэлээд ажиглагддаг болсон байж байгаа. Тэгтэл энэ цэсний туулгыг бас улирал хамаарахгүйгээр хийх юм бол ямар асуудал үүсэх вэ гэдэг юм бас яригдана. Голцоо энэ уламжлалт хангах ухаанд бол энэ цэсний туулгыг намрын улирал хийдэг. Өвлийн улирал эрүүл хүнд, за цэсний халуун өвчин үүсээгүй, тэгээд дээрээс нь цэсний өтгөрөл үүсээгүй, даруйд нь туулгах юм шаардлагатай биш бол өвлийн улиралд цэсний туулгыг үл хийдэггүй. Яагаад хийдэггүй вэ гэхээр энэ өвлийн улирал чинь ер нь бол энэ хүүтэн цаг агаартай. Дээрээс нь дотор халуун илж хурж идэг. Дотор халуун илж ингэж хураад энэ дотор халуун илчээрээ энэ өвлийн цаг агаарын хүүтнийг давж идэг. Тэгтэл цэсний туулга хийгээд энэ дотор халууны ичний гадагшаа ингээд хөөгөөд энэ галын илч, ходоодны илчийг хөөгөөд ирэхээр хоол шингэхгүй байх, амархан даарах, бээрэх иймэрхүү асуудал үүсдэг. Тэгтэл энэнийг даруйд одоо цэсний туулгах хийлгэх нөгөө халуун өвчлөл үүсээгүй ийм зарим шаардлагатай биш байгаа энэ тохиолдолд нөгөө турах зорилгоор цэсний туулгах хийгээд хахаар эсэргээрээ хоолн шингэхгүй, хавгандаг, дээрээс нь амархан даардаг, хөрдөг, бээрэг болчдөг. Иймэрхүү дагавар үүсдэг, ийм сөрөг дагаврууд бас үүсдэг. Энийг бас анхаарах хэрэгтэй. Хүмүүс тэгтэл одоо энэ би ингээд турья гэдэг зорилгоор л одоо цэсийг ингээд туулгаад байдаг.
Яг өнөөдөртөө одоо нэг тодорхой хэмжээгээр хэвлийн тойрогоос хасагдаж болох ч гэсэн ирээдүйд нь дагаж үүсэх энэ сөрөг нөлөө өвчлөлийг бас ийм байдгийн байна гэдгийг бас анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. Цусны туулга эмчилгээ хийлгэхдээ юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Зайлшгүй анхаарч явах хэрэгтэй юм бэ гэхээр 6 хүчин зүйл байна л да. Уламжлалт агаа ухааны ном зохиолт хэлснээр. За хамгийн ихэд нь ходоодны элч гэдэг юмтай уялдуулах хэрэгтэй гэж. За тэгтэл нэг хүн болгоны ходоодны элч, ходоодны хоол шингэх чадвар харилцан адилгүй байдаг юм байна. За нөгөө би бас өмнөх дугаарууд дээр бас нэлээд дэлгэрэнгүй ярьж ирсэн. Энэ шарын махбод давмгай хүний ходоодны хоол шингэх чадвар сайтай, бадганы махбод давмгай хүний ходоодны хоол шингэх чадвар султай. Тэгээ дээрэс нь хий махбод давмгай хүмүүсийнх бол докторгүй. Нэг бол нэг бол одоо баг байдаг гэж ирсэн. Яг энэтэй бас адилхан цусны туулга эмчилгээ хийх гэж байгаа бол, цусөө туулах гэж байгаа бол энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгэхээр ходоодны элч сайтай хүн одоо энэ шар махбод давмгай хүн бол цусны туулга жоохон их хэмжээгээр хийлгэхэд бол дажгүй хоолны шингээлтэнд нөлөөлөхгүй байж болно. Тэгтэл энэ бадганы махбод давмгай хүмүүс нэг ходоодны хоолны шингэх чадвар султай хүмүүс цусны туулга тохируулж хийхгүй бол хитрээд хийх юм бол энэ цусны туулга хийх эмчилгээ нь одоо эмчилгээ болохоос гадна бүр сөрөг дагавар үзүүлээд хоол шингэхгүй, ходоод орон цанхаадаг, хавгандаг. Тэгээ дээрэс нь юу ч идсэн одоо хоол нь шингэхгүй, эсвэл ходоод орон халуун өргөд байдаг. Халуун өргөж өвдөд байдаг. Иймэрхүү завируудыг илрээд байдаг шүү. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. Одоо энэ онлайнаар одоо цусны туулга хийлгээл одоо турах гээд байгаа хүмүүс өөрийнхөө одоо бие махбодыг ч тогтоолгүйгээр нэг эмчилгээнд одоо бүх хүн одоо хамрагдах гэдэг шүү дээ. Одоо 100 гараач байдаг юм. Үнийг цусны туулга гэдэг эмчилгээнд л одоо бүгдээр адилхан нэг эмчилгээгээр адилхан цусны туулгын ус уух хэмжээгээр одоо туулах гэдэг. Энэ бол одоо буруу гэж хэлэх гээд байгаа юм. Тэрний чинь цаана одоо янз янзын хүмүүс байна шүү дээ. Нэг бол цусны туулга хийлгэж болох ч хүн байна, болохгүй ч хүн байна. Ходоодны хоол шингэх чадвар сайтай ч хүн байна, муу ч хүн байна. Энийг бас анхаарах хэрэгтэй. Би заавал зайлшгүй цусны туулга хийлгэх ёстой юм уу? Заавал би ингэж турах ёстой юм уу гэдгийг бас их бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол өвлийн улиралд одоо шинэ жилээс наан одоо туулга хийлгээл турах гэдэг иймэрхүү юмнууд их байдаг шүү. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. За нэгт нь бол юм байна. За хоёрт нь гэхээр энэ улиралтай холбож бас их үздэг цусны туулгыг. За түрүүнд ярьсан энэ намрын улиралд бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хүмүүсийг цусны туулга хийлгэхийг уламжлалтын эмчнэр их зөвлөдөг. Яагаад тэгэхээр намрын улирал угаасаа энэ улирлын мөн чанараараа элэг цусны халуун өвчин босч идэг улирал. Энэ үед элэг цусны халуун босцсон байгаа энэ үед тэгштгэх, амьрлуулах, арилгах гэдэг юм уу одоо хэвийн хэмжээнд нь аваачих зорилгоор байлгах зорилгоор энэ цусны туулгыг хийдэг. Ингэж чадах юм бол яваанда цаашдаа энэ элэг цусны өтгөрөл, элэг цусны халуун өвчин, халдварт өвчин, өвлийн улирал даалгавар энэ өвлийн улирал халдварт ханиад тусахгүй байх юм бас эхлэл болдог. Бас ийм сайн талтай. Тийм учраас намрын улиралд бол уламжлалтын эмчнэр бол элэг цусны халуун нэг арилгах зорилгоор энэ цусны туулгыг бас хийдэг шүү. Тэрнийг бас мэдчих хэрэгтэй. За ингэж чадах юм бол бас янз янзын энэ цусны дагавартай үүссэн цусны өвчлөл, нойр улчирхай өвчлөл, ходоодны шархлаач гэдэг юм олон өвчнөөс урьдчилан сэргийлжүүл чадна гэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь өвлийн улирал гэдэг юм уу, хаврын улирал гэдэг юм уу, бусад улирлуудад туулах гэж байгаа бол өөрийнхөө бие махбодын онцлогтой. Тэгээд дээрэс нь надад энэ зайлшгүй туулгах шаардлага байна уу юу гэдгийг бас анхаарч үзээч. За ийм юм байна. За тэгээд гуравт нь болохоор энэ хүн өөрийнхөө биений онцлогтой бас авч үзэх хэрэгтэй. Хүн болгон харилцан адилгүй. Зарим хүмүүс нь хийм махбод давмгай хүмүүс байна, шарын махбод давмгай хүмүүс байна. Тэгээд дээрэс нь бадганы махбод давмгай хүмүүс байна. Хийм махбод давмгай даалгавар энэ хөгшин хүмүүс бол энэ цусны туулгыг хийлгэхдээ бас анхаарах хэрэгтэй. Цусны туулга хийлгэсний дараа ходоодны хоолны шингээлт муудахын хажуугаар хэвлийг хий дүүрэн гэх үүсчдэг. Зарим хүмүүс зүрхээр нь хатгуулдаг, толгой нэрэгдэг, чихэн шуугдаг. Иймэрхүү завир бас илэрдэг шүү энэ хий давмгай хүмүүс. Тэгээд дээрээс нь жоох нас агч байгаа хүмүүс. За тэгээд бас энэ бадганы махбод давмгай хүмүүс энэ хитэг тарган хүмүүс өөх тос ихтэй. Дотор өөхлөлт ихтэй хүмүүс цусны туулга хийлгээд ахаар энээсээ гадна бас нөгөө хит их хавгнах
ходоодны элчин утастай холбоотой бүр хавгнаад идэг иймэрхүү зоврууд бас илэрдэг шүү. Энийг бас их анхаарах хэрэгтэй. Зүсний туулга хийлэгчээд дараад нь бүр ингээ минь читлээ хавгандсан, шилбээр нүдний зохиор нь хавгандсан хүмүүс бас их байдаг. Нөгөө турах гэсэн биш бас давхар өвчүү үүсчдэг шүү. Энийг бас анхаараарай. За шарын махбод давмгай хүмүүс бол яг вэ энэ зүсний туулга хийлгэж байхад тохирох хэмжээгээр нь хийлгэж байхад бас их тайжгүй. Тэгтэл нөгөө хэмжээг нь хэтрүүлж хийгээд байх юм бол бас гарах эрсдлүүд нь бол байдгаараа л байж идэг шүү. Тэрнийг бас анхаараарай. Тэгээд зүсний туулгын бас нэг сайн талууд бол бас их зөндөө. За энэ залуучууд дунд бол энэ нүүрээр нь одоо янз бүрийн одоо батгаж авсан арьсны өрөвсөлтэй залуучууд бол маш их болсон ба шүү дээ. Одоо нэг гадуур ингээл намайг явж байхад дандаа л нэг оюутан байрын залуучууд. За тэгэл 10 жилийн гэхэд л одоо энэ 11 12 дугаар ангийнхаа тэгээд дээрээс нь оюутнууд нүүрээр нь дүүрэн батгтай ингээл улаан цоохор ингээл царайтай юм хүүхдүүд айгүй хөлчж. Эннийг бас ингээд уламжлалтынхаа ухаанд арилгадаг. Энийг сайхан болгодог эмчилгээ бас их зүсний туулга эмчилгээ байх. Нөгөө намрын улирал нэгэ зүсний туулга хийлгээгүйгээс болоод тэгээд дээрээс нь ингээд буруу хоолтойгоос янз бүрийн тостой хоол иддэг, шарсан хуурсан юм иддэг, халуун ногоотой хоол иддэг. Эсвэл ингээд гадуур байнгын хоолдог ийм байдлаасаа болоод энэ элэг зүсний халуун өвчлөл үүсдэг. Дагаад нь арьсны батга, арьсны идэт өрөвсөл өвчин үүсдэг. Энийг уламжлалтынхаа ухаанд яаж сайхан болгодог вэ гэхээр энэ бас зүсний туулгыг бас их зөвлөдөг. Намрын улиралд нь юм уу эсвэл энэ элэг зүсний халуун өвчин хит их босч байгаа үед нь сайхан туулга эмчилгээ хийгээд явах юм бол энэ арьсны идэт өрөвсөл батганаас бас салж болно гэж хэлмээр байна. За би бас ингээд дараагийнхаа дугаард бас энэ өөрийнхөө бас энэ батганаасаа яаж салсан бэ гэдэг талаар бас нэлийн дэлгэрэнгүй ярих гэж бодож байгаа. Бас энэ залуучуудад энэ хүүхдүүдэд бас их зөв зөвлөгөө болох болов уу гэж бодлоо. Би бас их өмнө нь нүүрээр их батга гардаг байсан. Багшийн ажил хийж байхад байнгын суугаа ажил хийдэг байсан. Дээрээс нь би бас энэ нэлээд халдаг, халуун хэлсэн сувилалд ажилладаг байсан л да. Зуны улирал. Тэр зуны улирал бас хит их халуунд ингээд наранд ихэд шарснаасаа болоод цусны халуун гэж тийш хөөрдөг байсантай холбоотой байх гэж би одоо боддیں۔ Тэрнээсээ болдго юм уу? Эсвэл нөгөө багшийн ажил хийдэг байсан, байнгын одоо нөгөө нэг суугаа ажил, дээрээс нь бодисын солилцоо их тогтгоцсон байсан. Тэгэд бас их гадуур их хоолдог байсан. Энээсээ болоод нүүрээр их батга гардаг байсан л да. Тэгэд би энэ зүсний туулгыг бас их хийдэг байсан. Тэгэд хажуугаар нь хоолны дэглэмийг бол нэлээд урт хугацаагаар барьдаг байсан. Тэгэд бас энэ нүүрээр батга гардаг байсан. Энэ өвчнөөсөө бас салж чадсан байгаа. Энэ талаараа бас яаж батганаасаа салсан бэ гэдэг талаар бас дараагийн нэг бичлэгт би бас оруулъя гэж бодлоо. За нэг иймэрхүү юмнууд байна. Зүсний туулга эмчилгээний талаар ярихад. За тэгэхээр зүсний туулгыг хийх юм бол бас олон сайхан өвчнөөс бас өрчлөн сэргийлж чадна. Олон өвчнөөс өрчлөн сэргийлжүүлж чадна. За хэтрүүлж хийх юм бол бас олон өвчнийг үүсгэх бас эрсдэлтэй байдаг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь нэг юм байна. Туулга буруутгах юм бол бас яах вэ гэж. Уламжлалтынхаа ухаанд бас нэг зүсний туулгыг бас тохируулж хийх хэмжээ гэж юм байна. За тэгээд тохируулж хийгээгүйгээс болоод эсвэл хэтрүүлэх юм бол эсвэл дутуудах юм бол бас эрсдэл гарч болно гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За нэг онлайнаар одоо зүсний туулга хийлгээд байгаа хүмүүс өөрсдөө яаж тохируулж хийхээ бас мэдэхгүй байгаа ш. Нөгөө эмчид үзүүлээгүй, өөрийнхөө биеийн байдлыг бас эмчид хянуулаагүй. Зүгээр л нэг онлайнаар нэг зөвлөгөө авчаал хэдэн литр усыг уух хэрэгтэй гэл нэр нь туулгын ус нь одоо надад таарж байгаа мó таарахгүй байгаа мó гэдгийг мэдэхгүйгээр шууд адилхан бүгд л адилхан нэг юмар туулах гэдэг. Тэр нь зарим нэгэн хүнд хитэрж болно, зарим нэгэн хүнд дутуудж болно. За тэгэх юм бол хитрэх юм бол ямар аюултай байдаг вэ гэхээр за ингэж байна. Туулга одоо хитрэх юм бол энэ ходоодны хоол шингэх чадвар сөннөө гэж уламжлалтынхаа ухаанд бичсэн байдаг. Хитрхийн их өөртөө тохируулаагүй хит их туулгын ус уугаад идэг, туулгын эмтэй ус уугаад идэг. Тэрнээсээ болоод ходоодны хоол шингэх чадвар сөннө. Ингэх юм бол сөрөг дагавар ямар одоо өвчлөл үүсэх вэ гэхээр ходоодоор нь халуун өргөддөг. Хоол идэл ходоодоор нь халуун өргөддөг. Тэгсэн мөртөө шингэхгүй ингээл цанхаагаад халуун өргөж өгдөл цанхаагаад байдаг. Иймэрхүү зовөр бас үүсдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд туулга сулдах юм бол өвчний урхаг гарахгүй мөртлөө нөгөө өвчний үлдэц урхахыг үлээгээд нөгөө элэг зүсний халуун өвчнийг бас
нөгөө намжмал байсан элэг зүсний халуун өвчнийг бол сэдрэх эрсдэлтэй байдаг. Зарим тохиолдолд туулгын одоо энэ ташуур ус эдрээс сулдах юм бол тэгээд дээрээс нь туулгын эм их сулдах юм бол бүр хүний бие шарлах эрсдэлт, нүдээр нь шарладаг, арсны өнгөн шарладаг. Иймэрхүү өвчлөл бас үүсчдэг. Туулга сулдснаасаа болоод энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд болохгүй нас гэж байна. Туулгын өвчин, туулгын эмчилгээ хийлгэж болохгүй нас гэж байна. Хит хөгшин хүн байна. Тэгээд дээрээс нь жирэмсэн эгчүүд, хөхүүлэгчүүд хит их ажлын ачаал ихтэй. За өмнө нь сарын тэмдэг ирсэн үед туулга хийлгэж болохгүй. Яагаад тэгэхээр сарын тэмдэг ирсэн үед хүний эмэгтэй далангуй нэмэгтэйчүүдийн энэ сарын тэмдэг ирсэн үед энэ хий үсчдэг. Тэгтэл энэтэй хавсруулаад зүсний туулга хийлгээд байх юм бол туулга чинь ширүүн эмчилгээ. Хий үүсэн дээрээ ширүүн эмчилгээ хийлгээд байх юм бол улам зүрхээр нь хатгуулна, чихэн шуугна, нүд нь бүрэлцэн, толгой нэргэн, дотор муухай өргөн гэд олон бас дагавар сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Энэнийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд дээрээс нь энэ хөхүүлэгчүүд хит их ажлын ачаал ихтэй байгаа хүмүүс, нойрон сэрвэлзэж, сэрвэлзээд нойр гүтээд байгаа хүмүүс, дээрээс нь хөвлийн хий их дүүрдэг, өтгөн их хатдаг хүмүүс туулга хийлгэхдээ бас их анхаарах хэрэгтэй. Ийм хүмүүс туулга хийлгэх юм бол өвчнөө улам дэврээгээд улам их өвчнийг бас үүсгээд идэг шүү. Тийм учраас энийг бас анхаараарай. За тэгээд түрүүний ярьсан туулга хийлгэж болохгүй улирал гэдгийг бас хамгийн их анхаарах хэрэгтэй. За тэгээд туулга эмчилгээ тохируулаад хийх юм бол хамгийн сайн эмчилгээ байдаг. Тохирохгүй өөртөө тохируулаагүйгээр буруу улиралд буруу цагтаа өөрийнхөө биений онцлог тааруулгүйгээр буруу хийх юм бол бас их өвчлөлийг үүсгэж болзошгүй юм аюултай эмчилгээ бас байдаг шүү. Зөв хийх юм бол өвчнөө сайхан урьдчилан сэргийлнэ, өвчнийг сайхан дарна, буруудуулах юм бол өвчнийг үүсгэдэг. Аливаа юм тохирсон хэмжээтэй байх юм бол эм болно, хэмжээнээс хэтэрх юм бол хор болдог гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. За тэгээд дараагийн дугаартаа ямар зөвлөгөө мэдээлэл авмаар байгаагаа. За миний өнөөдрийн ярьсан бичлэг та нарт хэрэг хүрв, энэ талаар санал сэтгэлдээ үлдээгээрэй. За тэгээд иймэрхүү зөвлөгөө мэдээллийг бас дараа дахин сонсож явах, цаашид үргэлжлүүлж одоо сонсож явахыг хүсвэл миний сувагт subscribe дараарай гэж та нараасаа хүсмээр байна. За тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.